Амьд бүхэн сэргэн дэлгэрч амьдралын сайн сайхан бүхний мэдрүүлэн байгаа хаврын өрн өдрүүдийн мэндийг хүргэе. Хүний хүсэл сонирхол гэдэг хязгааргүй. Хязгааргүй олон хүсэл хоббинаас их аван ундардаг Hobby Club нэвтрүүлэг шинэ дугаараа үзэгч танд төлөвлөж байна. Монголын кино урлагийн төвөнд өөрийн орон зайгаа бий болгож чадсан авьяаслаг жүжигчин маань Hobby Club-д зочилж байна. Түүний дотоод ертөнцийн илэрхийлэлээр хамтдаа зочилцгоё. Та амьдралдаа сэтгэл хангалуун байдгүй гэж асуухад эргэлзэлгүйгээр бат зүх сэтгэл хангалуун байдгаа гэж хариулсан юм. Түүний бодлоор хүн өөрийн хүссэн сонирхсон зүйлээ хийж байвал тэр нь жинхэнэ амьдралын аз жаргал гэсэн. Эгэлж ирийн сэтгэл судлаач энэ залуугийн амьдралыг амттай болгон хөглөж байгаа тэрхүү хобби сонирхлыг Hobby Club сонирхуулж байна. Арийн минь төргий Hobby Club тавтай морилно. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчид маань та хоёрыг ямар хоббитой болоо гэж сонирхож байгаах өөртөө үзэгчдэд хоббигаа хэлж өгөө. За миний хувьд бол одоо манай клубийн одоо удирдагч энэ одоо ерөнхийлөгч мэн сууж байгаа болохоор тэгээд өөрөө тайлбарлаж ирсэн. Ямар ч гэсэн би энэ залуу хүндэлдгээ очиж илсэн. За тэгээд өөрөө би ч өнөөдөр кармагчтай энэ таар гэж бодсонгүй. Нодлон манай клубд 6 сард ирээд тэгээд 2-3 хичээл суугаад бид давд зуны амралт болоод дахиж холбогдож чадаагүй харин өнөөдөр бас их таатай байна. Өнөөдөр энд таарсан. Тэгээ манай клуб хайтан эцгийн клуб байгаамаа. Тэгээд цэцэг тарих дуртай хүмүүс байна. Цэцэгний хоббинууд манай студид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр цэцгийн тайртай л байхгүй юу? Цэцэгчин гэж болно. Тэгэхээр хобби сонирхлын талаар та хоёр ямар бодолтой байдаг вэ? Хобби гэхэр зэрэг би ч гэсэнтэй хүн хамгийн дуртай юм хийх зүйлийг л одоо хобби гэж би тодорхойлж байна. Чөлөө цагаа зөв өнгөрүүлэх бас нэг одоо гарц стрессээ тайлах одоо гол зүйл гэж би боддог. Хүн өнөөдөр юугаараа амьдэрдэг юм бэ? Яагаад амьд яваад байна гэдгийг та нар мэдхүү. Би л зүрх сэтгэлээрээ л хүн амьд яваа. Тэрнээсээ л ирч хүч аван тий. Зүрх сэтгэлээр ингээд дороотцсон хүн бол мянга сайхан гоё хувцс өмсөд алт мөнгө бриллиантын дотор алт мөнгөн дотор шумбаадч тэр хүн таашаал авч чадахгүй шүү дээ. Зүрх сэтгэлийн таашаалал дагж байгаа юм л да хобби гэдэг мэд. Өөртөө л одоо тийм таашаал сэтгэл зүрхний таашаал авах гэж хоббитай байдаг. Ямар ч хоббигөө сонирхолгүй амьдрна гэдэг маш уйтгартай тий. Би цэцгэн тайртай болол энэ хайтан цэцгийн клубыг өөрөө ирж хайгаад бүр цаг зав гаргаад очиж байгаа. Надад нэг цэцгийн үзэсгэлэн болсон шүү дээ. Музейд. Тэгээд цэцэг хараад явж исэн чинь бацсуух надтай тааралдаад над нэг хөөрхөн шар савтай цэцэг бэлгэлж ирсэн. Тэгээд тэр чинь намайг ингээд урам өгж байгаа байхгүй юу? Та цэцэг тариа гэж хэлэхийн оронд тэгээд цэцэг бэлгэлчгэр чи үн чинь юм боддог байхгүй юу? Баярлаад. Тэг ямар гоё бэлэг вэ? Энэс ер нь их авсан гэж хэлж болох үү? Тэр нь бол тий. Миний одоо сэтгэлийг хөгөлсөн. Өөрөө бол мэдэхгүй л ах л да. Би бол бас нэг карма жүжигчнийг бол хүндэлж явдаг. Ягаад гэвэл бас л одоо орчуулгын кино олон сайхан кинонуудын үзэл багасаал бас их гал цогтой юмхтэй бас юм нэг сэтгэлийн хөдөлгөөнтэй надад тийм бас характер нэг таалагддаг. Тийм учраас бас би карма жүжигчин хараа сайн та карма гэж үү гэд. Тэгээ надад маш их тэр өдөр их бас тийм өөрийнхөө бас одоо хүндэлж авдаг жүжигчнтэйгээ таарсан учраас би одоо танд одоо энэ цэцгийг бэлгэлээ та цэцгийн хоббитай юу гэд би асууж ирсэн. Тэгээ бид нар бол энэ цэцэг ургамал гэдэг бол одоо яхаа аргагүй хүн болгоны одоо сэтгэлийг одоо хөглөдөг гэд таны хэлсэнчлэн маш олон хөглөхөөс гадна маш олон сайхан хүмүүстэй танилцдаг. Хобби бол төрөл хязгааргүй л дээ. Хүн бол юу ч сонирхож олно. Тоор яагаад энэ цэцгийг сонирхож тарих болов? За миний хувьд бол ерөөсөө нэг 10 дугаар ангиасаа төгсөх жилээр би нэг ангийн хаалга шагаагаад нэг баримган цэцгнээс л эхэлсэн гэж хэлж болно. Би энэ цэцэг яг амьд юм хиймэл юм шиг амьд юм аа гэдээ надад бодогдчихсэн байхгүй. Тэгээ би тэр багшаасаагүй багшаа би энэ цэцгийг харж болох уу? Энэ цэцэг чи амьд юм уу гэдээ анх асууж. Тэгээд нөгөө багш маань энэ амьд чи орж үз гэд надад айгаа урайлах хэлжсэн байхгүй. Тэгээд би багшаа та энэс надад нэг өчр өгөөч гэд тухайд гуйжсэн. Энэ цэцэг одоо тарих одоо ямар сургалт байд юм бол сонин хэвлэл болон гадуур бас хүн амьтан сургал. Ирэл маань жоохон мухардлаа л да. Хэд хэдэн тийм сургалт болдог би сайн мэдэхгүй юм байна. Энийг бол сайн мэдэхгүй юм байна.
Тэгээд экологи боловсролын төв гэдэг нэг ямар ч гэсэн нэг чиг авлаа нэг хүнээс чиг аваад тэгээд очисон чинь чимцэр ингээд их гоё яаштай тийм багш байна. Тэгээд багшаа би ингээд танаас сургалтын сурах гэсэн юм аа гэд яасан ч уучлаарай. Би тэгэхэд 10 дахь анги байсан. Тэгээд уучлаарай манад одоо 10 дахь ангийн хүүхэд одоо сурдаг юм аа. Энэ дандаа одоо 1-8 дахь ангийн хүүхдүүд байдаг. 4-5 дахь ангийн хүүхдүүд цэцгийн дугуйл ингэж хичээлдэг. Тэгээд чиний нас хэтэрсэн учраас сурах боломжгүй юм байна. Багштай ингээ уучлалаа хэллээ л да. Би одоо үнэхээр сурмаар байна. Одоо яах вэ одоо гэдэг. Багш маань за бас чи эрэгтэй хүүхэд байна. Тэгээд цэцэг сонирхож байгаас цай хэрэг. Би чамд өөр ганцаарчлаа хичээл сая. Тэр өдөр бол бас их баясгалантай. Өөрийнхөө хүссэн юмыг заалгах нэгээд тийм гарцыг олж ийн гэдэг бол тий. Тэгээд нөгөө багш маань 7 хоногийн нэг өдөр надад одоо хичээл тогтмол ордог гэсэн. Тэгээд 3 сарын хугацаанд л 3 сарын хугацаанд цэцэг ороод тэгээд нөгөө гой хүлэмжиндээ ороод бүр нөгөө биний нөгөө цэцэг тарих нөгөө хүслийн маань бүр вадраагаад тэр дотор ч маш олон төрлийн гой цэцэгнүүд байсан. Тэгээд энэ яг уу миний одоо асуултууд бол энийг яагаад ямар нэртэй энэ яаж тарих уу гэж ерөөс араасаад ингээд ундраал байсан. Манай нэг багш хэлдэг цэцэг харилсан хүн эмэгтэй хүнийг харилж чадна гэж. Тэгээд тэр бас үг ч гэсэн надад бас их юм бодогдуулдаг. Тэгээд энээс эхэлж л одоо миний одоо хобби одоо хэлсэн гэж хэлж болно. Кармагчийн хол үзэгслэнгээс өмнө эссэн баха. Би бүр кино үйлдвэрт байхын цэцгэнд дуртай. Анх ерөөсөө л миний ажлын гараа киноноос эхэлсэн. Кино үйлдвэрт очихдоо манай хамт олон чинь ерөөсөө цэцэгчин, манай жүжигчин цэцгийг янзын гоё ярьчлаа. Тэгэл би цэцгийг дагаад тэгэл цэцэг ерөөсөө тэр үеийн манай киноны хүүхнүүд ер нь гэртээ цэцэг тариагүй хүүхэн гэж байхгүй. Хэрвээ цэцэг тариагүй бол тэр хүүхэн биш гэдэг тийм мод гэхэж хаашаа юм те. Тэгээ бид нар чинь тэр дагуу тэгээд би гэртээ маш их цэцэгтэй байсан байхгүй. Бас тийм өвлгөр жишээ эмхтэйгээс суралцсан. Ер нь өөрөөсөө илүү хүнээс суралцж иж хүн дэвшдэг штеп. Би тэгэж боддог. Энэ хоёр цэцэг маань бол ерөөсөө энийг би өөрөө ерөөсөө энийг мо цэцгээ минь надад өгсөе. Би энэ цэцгэндээ хайртай. Би хүний цэцэг өгсөн энэ одоо Жавцангийнхаа өгсөн энэ цэцгийг би одоо ингээд хайрлан да. Зөвхөн үрээр орхицсон тэгээд манад ирж дэлбэлсэн байхгүй. Энэ нэг л гоё цэцэг урганаа та тэгээд хараараа гэд надад өгсөй. Тэгээд би одоо ямар цэцэг ургах юм бол гэсэн чинь иймэрхүү цэцэг болчвол байж гин тэгээд бацахгүй байгаас өөрөөс нь асуухаас. Тэр нэг хөөрхөн цэцгийг сайхан дэлбэлж яхад нь би сая алж шахсан. Би ингээд энэ олон цэцэг нэг хүнтэй харьцуулахад нэг олон биш байгаа үстэй. Тэгэд ингээд усалж байхдаа хайнг юм чинь нөөдгөө услага ганцаарнгийн услахаа мартчих одоо тэр өгцөн байна гэд хайчаар болцсон. Бүр гомдмоор тэгэл өөртөө харамсаад ямар тэнэг ийм хайнг хүн гэдэг чи хайнг одоо сайхан цэцгээ алжлаа яана гэж юу ч гэсэн услаад үзье гэсэн чи ингээд буцаад сэрэгчиж байгаа байхгүй. Сайхан янзлаад өгнө. Тэгээд ийшээ явхад их хэцүү бас цэцэг чинь олон хоногор хаяад явчихаар өгчих гээл. Цэцэг барайл ороод ирэхээр би зүгээр ингээл огшоод ирдэг аахгүй. Баяр ингээд зүгээр ерөөсөө цэцэг өгсөн хүнд би их дуртай. Өвчтөө тэгээ би хүмүүсийг ямар надад цэцэг өгөөч би дуртай шүү гэлтэй биш те. Одоо сарнаа бэлгэлж байгаа яг ийм савтай. Одоо манай Жавцан надад энэ одоо байгаа шүү те. Амьд цэцэг ингээд өгөх юм бол арай урт настай. Тэр хүн чинь тэрийг ингээд хайрлаад ингээд ургуулад байгаад байна шүү дээ. Тэгэд хөөхий энийг миний Жавцан өгжүүлээ. За энийг би байглаа минь өгжүүлээ гэж энийг хүлж болохгүй шүү гэд. Тэгэд би одоо энэс хойш ерөөсөө хүнд ерөөсөө дандаа юм амьд яг ийм цэцэг савн юу энэ ч хямдхан шүү дээ тий. Ийм гоё савн тэгээд энэ гоё савн тэгээд ингээд хүнд өгөхөд бол илүү одоо сарнаа бэлгэлж ирсэнс илүү их таашаал төрөх болов гэж би боддог. Болцсон. Сая нэг олон улсын цэцгийн үзэсгэлэнт соёолчид бидэд оролцоод энэ Азалия Германаас ирсэн гэсэн. Тэгээд энэ манай одоо энэ хүн болгон л энд амар хайрт. Ямар гоё юм бэ? Ямар энээсээ мөчөр өгөөч ээ. Энийг үржүүлээч ээ гэд. Энэ фиалка гэдэг одоо би энэ фиалканы бол нийл цэцэг шүү дээ монголоор. Тэгээд энэ нийл цэцгэнд бол би үнэхээр дуртай. Тийм. Нийл цэцгийн одоо би миний бас нэг ойрын нэг жилийн дараах мөрөөдөл бол нийл цэцгэн зөвхөн нийл цэцгийн үзэсгэлэн гарах мөрөөдөлтэй. За энэ бол нөгөө паунсети гэдэг одоо энэ бол бас нөгөө цэцэг нь одоо энэ аахгүй. Уул ногоо навчтай одоо цэцгэлсэн байгаа нь одоо
ногоо навчтай цэцгэлсэн байгаа одоо хэлбэр нь гэх юм уу да тий. Бас их сонирн байгааз ингээд улаахаараа одоо ингээд цэцгэлэлт нь аахгүй юу. Одоо тэгээд цэцгэлтэн дуусгаараа одоо буцаад ногоор. Энэ бас акуба гэдэг би бас их дуртай. Нөгөө байрлал голтгоо. Тэгээ нөгөө өнгөө алддгоо, өнгөлөг. Энд тентий болон тавьсан байсан ч хөөрхөн ургачлаа. За энэ нөгөө миний нөгөө анх эхлэл хамгийн хүчтэй нөгөө сэтгэл төрдөг цэцэг маань энэ байна л да. Голгсин яг одоо цэцэглээгөө. Одоо энэ ингээд болцоотой одоо амраад одоо сэрж эхэлж байгаа байхгүй. Доороо юм төмстэй. Тийм. Тэгээ төмс нь одоо ургаж эхэлж байгаа. Одоо ингээд 6 сар их цэцгэлж байна. Цэцгэлсэн цэцгэнд ч дуртай, навчсан цэцгэнд дуртай, кактусны янз янзын цуглуулганд ч дуртай. Яг одоо миний одоо бүр тэрэндээ илүү за яг бүр тэрэндээ илүү гэх юм бол энэ фиалканда, энэ баримганда, энэ хайтангийнхаа бүх төрлийг бол одоо хүний нөгөө барьж авдаг гол цэцэг гэж үзэх юм бол энэ гурыг хэлж болно. Тасалгааны цэцгийн усалгаа арчилгаа. Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, өрөөний дулаан ба гэрэл, мөн чигшил, ямар савнд ургамлаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндрийн хэмжээ зэрэг олон зүйлээс шалтгаална. Нимгэн нарийнхан навчтай цэцэг зузаан далбар том навчтай цэцгнээс илүү их ус шаарддаг. Зузаан том навч нь бусад жижиг навчтай ургамлуудыг бодвол их хэмжээний ус чигийг иш навчиндаа хадгалж байдаг байна. Шүүслэг ургамал, кактус, лугийн мод зэрэг нь ус бага шаарддаг бол цэцгэлдэг цэцгүүд мөн ногоон ургамлууд усыг ихээр шаарддаг байна. Бүх ургамлын өсөлт хөгжил хавар зуны улирал сайжирч намар өвлийн улирал зогсон байдалд ордог. Ийм учраас хавар зуны улиралд илүү хүйс шаарддаг байна. Цэцэг тарихдаа жижиг цэцэг ургамлыг гоёл чимгэлийн зориултай том савнд тарихаас татгалзах хэрэгтэй. Учир нь хэд том сав нь хөрсийг тодорхой хэмжээнд хатгахад саад болдог байна. Нүхтэй сав нь нүхгүй савыг бодвол хурдан хугацаанд хатаж чигээ алддаг. Шавар сав нь пластик болон пирамид савыг бодвол хурдан чигээ алддаг. Цэцгийг шавар варан тарих нь сайн бөгөөд хэвийн эрүүл ургаж байгааг мэдхэд ч хэлбэр байдаг гин. Хэрвээ та шинэ цэцгийг гэртээ авчирвал нэг удаа хандлан сайн услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь дугаан цэцэг шинэ орчиндөө тасах хугацаа юм. Хэрв та шинэ цэцэг гэртээ авчирвал нэг удаа хандлан услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь тухайн цэцэг шинэ орчиндөө тасах хугацаа юм. Хаврын уран цаг болж байна. Хүмүүс маань яг эд цэцэг тарьж эхлэх байх. Тэгэхээр хүмүүсийн бас нийтлэг гаргадаг алдааг хэлчихгүй цэцэг тарихад. Хавар болоод хүмүүс маань одоо хавар цэцгээ одоо 3-4 сараас юм уу 6 сараас гэж тарьдаг гэж боддог бол үгүй. Одоо хавар гэдэг бол бидний хувьд бол 1 сараас л эхэлждэг. 1-2 сараас. Ягаад гэвэл хэдий ч нэл эрт бид нар цэцгээ тарих тусам төдий ч нэл хурдан одоо гой цэцгүүдэд харах баясах боломжтой тий. Нэгдүгээр хоёрдугаарт нь болохоор зэрэг ялангуяа үр тарихад гаргадаг нэг түгээмэл одоо алдаанууд юу гэдэг вэ гэхээр нэгдүгээрт нь энэ бол хариуцлагын асуудал ээж идэг. Өдөр болгон услаад өдөр болгон үрээ хатаахгүй байна гэдэг бол хариуцлага. Хоёрдугаар алдаанууд бол яг одоо ургаж байх үед нь тухайн үрийн чигийг одоо дулааныг машаад тухайн температурт хэдэн градусд ургана л гэсэн бол яг тэр градусыг л хангаж өгөх хэрэгтэй. Хүмүүсийн ургуулж чадахгүй амжилтгүй ургуулдаг бас нэг юу шалтгаан нь болохоор зэрэг тухайн цэцгийг нөгөө хүн буруу байрлуулчих. Наран дургүй байхад наран тавьчих юм уу те. Тэгэхээр зэрэг энийг бол бас нөгөө энэ хүн одоо чадахгүй учраас мэдлэггүйгээсээ л тэр хүн ургуулж чадахгүй байгаа байхгүй юу те. Тэгэхээр зэрэг би юуг сонгох вэ гэдгийг одоо бусад одоо мэдээллийн югаар л адгийн наадал манай гэрийн температур хэд ивлээ хэдэн градусд ургадаг цэцэг авах вүлээ гэдгээс эхлэх хэрэгтэй байх гэж боддог. Цэцэг чинь нэг тийм арчлуулаад байдаг амтан биш шүү дээ. Тэгээ нэг 3-4 хоногт ч юм уу 7 хоногт бол услахгүй байлгацвал дайжгүй. Ерөөсөө дайжгүй. За 7 хоногоос хитрэх юм бол тэгэл өнгө зүс алдаал өрвөйгөөл ингээл буугаал ирдэг байхгүй. Нэвтрүүлгийг бэлтгэх гэдэг сурвалжлагыг кармагчтай хэд уулзсан л та. Тэгж чад би таныг анзаарч яхад их ирч хүчтэй. Түүгээрээ тэжээгдэд бас залуу байгаагийн нууц нагаан болов гэж бодсон. Ирч хүчийг нөгөө хоббинасаа би бол цэцгнээс их авдаг тий. Ер нь тэгээд манай одоо ингэ бодоход чи би чинь нас нэлээ явчихж байгаа хүн биш тий. Тэгээд би өөрийгөө ерөөсө хөгшин гэж бодохоор итгэдэг. Арайч болоогүй юм шиг тий. Залуу юм шиг боддог байхгүй юу. Тэгээд миний үеийнхэн чинь одоо өвчин ярина, уудаад байна, тэтгэврт гараад хийх ажил байхгүй байна, уйтгартай байна, хүүхэд хараад байна гэж ингэдэг байхгүй.
Өөртөө л завгүй байх хэрэгтэй хүн. Заавчгүй цэцэг тарих хоббитэй биш байж Өөр өөр гоё хобби тэрүүгээр өөртөө гаргаж ирээд гоё хөглөж авах хэрэгтэй болов гэж бодож байна. Өөрийгөө л хөглөн шүү дээ хүн чинь. Тэгээд бас нөө хүмүүсийн дунд ийм яриа байд юм байлээ. Сайн хүний цэцэг ургадаг. Тэгээд цэцэг авахтаа хүртэл хүнээ бас сайн харж авч явах хэрэгтэй гэсэн яриа байд юм байлээ. Энэ хэр үнний ортой вэ? За би энэ тал дээр бол бас яг бүр туйлширт гэж ойлгож болохгүй л дээ. Яагаад гэвэл тухайн хүн одоо мэдлэггүй, чадваргүй, дадлаггүйгээс олж ургуулж чадахгүй бас байж болно. Тийм одоо ямар ч юмаа мэдхгүйгээс болоод өхүүлсэн тохиолдолд тэр хүнийг муу хүн гэж бас болохгүй. Нөгөө талаас цэцгийг үнэхээр хайрлаад байхад одоо бас тэр хүн одоо мэдхгүй байсан ч гэсэн бас ингээ сайхан ургадаг тохиолдлууд байдаг. Тэгэхээр зэрэг юм хоббигээ сонирхч л байгаа бол тухайн хоббиг их мэдхийн тулд одоо бүхэл тарлын мэдээллийг авч ээж илүү улс суурьтай л их сонирхох хэрэгтэй л гэж би бодож байна. Мэдээж нөө цэцэг маань өөр амьд амтан болохоор бас сайн энерги дагаж илүү ургадаг бас байж болох талтай юм тий. Жишээ нөгөө карма хэрэгчдэр нэг өгчээсэн цэцэг улаан тий. Ирээд аягүй гоё ургасан шүү дээ тий. Юу бас нэг тий улаан навчтай юу би баг нөгөө хүмүүс чинь хоббигүй болохоор тэр цэцгээ хайрлаж чадахгүй хүлчиж байгаа юм. Өөрөө ингээд хайрлаж чадахгүй шүү дээ. Магчдаг. Цэцгэнд хайргүй хүн аваачаад ингээд хаашаа саydсан. Бүр ингээд үхсэн байхаар энэ жоохон амьд дуу навчийг навцраад би усанд суулгаад тэгээд үндслүүлээд их удаан үндсэлсэн. Тэгээд суулгацсан. Тэгээд энэ улаан навчтай ногоон навчтай энэ тэгсэн чи аваа гоё ургаад эн чинь бүр ургахаараа бүр ийм том сахилааж ургадаг байхгүй. Тэгээ би энэнийг хурдан том болоод хурдан ургаад намайг баярлуулаасаа гэж таахад энийг эндээ би их хайртай. Зарим цэцэг чинь ургуулхад их төвхтэй их хөдөлмөр ордог. Станигаар ургуулъя гэсэн сэтгэлдээр ургасан байна да. Тий сэтгэл байгаа. Нэг хөдөлмөр бол ороогүй надаас бол. Тэгвэл би ургаасаа гэж их хүссэн, залбирсан. Яна энэ цэцгийг нэг юу яашх вэ? Ургахаар их гоё. Их том цэцэг гарна ингээл. Айгуу гоё. Ийм гоё том цэцэг авцар тавьж. Багсаач гоё ургах хаа. Тэгсэн чинь тийм цэцгийг ингээд алаа хайчаар би нөгөө хүнд гомдож байгаа байхгүй юу? Яасан цэцэг хайрладгүй хүн бэ? Хайрын цэцэг мэндэ гэж бодоод. Тэгээ ургацсан чинь нэг л гаяа байгуулсан. Өөрөө өөртөө баясаад. Сүүлийн удаас нөгөө зөвхөн айл гэр цэцэг гэртээ байх биш албан газар цэцэрлэгүүд их цэцэгтэй болсон юм байгаа. Гоё ургасан цэцэгтэй цэцэрлэг дундуур явах хичнээн гоё. Та нар зун ингээл гоё саадаар цэцэг ургамал хараал явж явах хичнээн гоё кайфтай тий. Тэгээ хайртай хүнээ хөдөлсөн. Тэгээд тий айгуу гоё цэцэг дундуур явлаа л гэж төсөөлөлтэй. Тэгэхээр цэцэг бол цаглашгүй гоё ач холбогдолтой. Цаглашгүй гоё хүнд энерги өгөх тийм амьтан байхгүй. Тэгээд сүүлийн үед бас юм хүмүүс цэцгийн их дуртай болж байгаа болохоор байгууллагууд ч юм уу бас орчноо цэцэгжүүлье гэж зөвлөгөө авах тохиолдол байх уу? Жишээ нь одоо манад одоо 2 жил гараа хугацаатай өмнөөс одоо хамтарч ажиллаж байгаа Монгол Такстан гэж байгууллага байна. Ер нь энэ ногоон орчин бол ерөөсөө бидний одоо ажлын амжилтын үндэс гэсэн юм урайтай. Ажлын орчин ая тухтай байвал ажил бүтэмжтэй байдаг гэдэг. Үүднээсээ л эхлээд өөрөө тасалгаагаа өнгөнгийн цэцэгсээр гойсон нэгэн байгууллагт зочлоо. Ажилтнууд нь өөртөө цэцгээ тарьж ургуулдаг Монгол Такс компани хамт олон сарын өмнө зарласан уралдааны дүнгээ сонсох гээд нэвтрүүлгийн зочин Батцүхийг хүлээж байсан юм. Булцуугаа соёлвол чадсан байна те. Гэх мэтчлээ цэцэг арчлал цэцгийн услага хөрс хэрэгжүүлэлтээр ерөнхийдөө ижил төвшөнд байсан. Тэгээ та бүгдийг бас өшөө дараагийнхаа бас одоо уралдаануудаас амжилттай оролцсноо гэж найдаж байна. Өмнөх төвшнөөс ахиц гарсаж бүгдэнд нь баяр хүргье. Энэ бүхэн ажилтнуудын ажлын бүтэмжийг дээшлүүлж, ажлын орчныг эрүүлжүүлээ зогсохгүй, хамт олонны халуун дулаан уур амьсгалыг бий болгож чаджээ. Оросд нөгөө цэцэгний дайсан нөхөр гэсэн үг гэдэг юм байл шүү дээ. Жишээ нь нөгөө Орос эхнэрүүд айгүйх цэцэг тарьд юм байна л да. Тэнгүүт нөгөө цэцэг рүү тамхи таал үнсэн гэх юм нөгөө цэцэгний дайсан. Харин манай Монголд эсэргээрээ байна гинэ. Хайдан клубт ирчүүд их эслэж цэцэг тарьж ин гэхээ. Тий. Манай клубын ерөөсөө нэг гişүүдийн 50-60-аад одоо хүн эрэхтэй одоо цэцэгчд байгаа. Тэгээ миний бас нэг мөрөөдөл бол ирчүүдийн цэцгийн ертөнц гэсэн бас нэг тийм цэцгийн үзэсгэлэн ч юм уу те. Бас ирчүүд ингэж тарьдаг ямаа гэдэг нэг үзүүлэх бас одоо хүсэл бат надад байдаг. Цэцэгний дайсан гэхэд кармагч нэг дайсан байсан шүү дээ. Тий нэг дайсан амар муур яста цэцэгний дайсан юм байл шүү дээ. Надад нэг муур авахгүй юу? Одоо 2 жилийн өмнө ч юм уу
Тэгээ би цэцэгтэй байсан. Тэгсэн чинь нөгөө муур чинь ерөөсөө ингээл цэцгийн минь зүгээр ингээл бүр идээ, дээрээс нь дарж хөвтээд ингээл ороод гэрт ороод ирэхэд ингээл бүр хагацсан. Бүр цэцэгний өстөн дайсан юм байл шүү дээ муур чинь. Тэгэл хөрөхгүй газар байхгүй ингээл ягаал эдгээр чинь ингээл унгаагаалц бүр ерөөсөө. Цагтлахгүй хөлтөс долоон дор уул нэг хөөрхөн амт бил да. Тэгэл за энэ муурнаас болоод миний цэцэг ингээ будаа боллоо ерөөс байхгүй. Тэгээд за яах вэ амтын юм чи одоо энэ мууртайгаа эвлэрэл одоо цэцгээ тарихаа болохоос гэдэг. Муурныхаа одоо аясыг дагаад тэгээд цэцгээ тарихаа болчихгүй одоо ерөөсөө энэ хоёр нийцдэг юм байна гэд. Тэгсэн муур маань яваад өгсөн. Би бас мууртай байж үзээд цэцгээ алуулаад хаширцсан юм байхгүй. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд нөө цэцэгчний хүслэн гэдэг шиг хоёрын гой хүсэл мөрөөдлийг сонсъё. Гадаадын тэр одоо олдохгүй байгаа бүх цэцэг маань одоо гудамжинд нь ургаад кармагч ярьдгаар сарнаа тий сарнаа маань хүртэл одоо тий тэр бол боломжгүй асуудал биш тий сарнаа хүртэл одоо манай хотын гудамжинд ургацдаг тэрийг хүн болгон хайрладаг тэгээд ерөөсөө цэцэг урган бол ногоон байгууламжийг одоо хүн болгон л одоо илүү сайхан хайрлаасаа л гэж хүсэж байна. Илүү сайхан тэр нь одоо нэр төрлийн өвдөх олон янз янзын өнцгтэй янз янзын гоё л байгаасаа л гэж хүсэж байна. Би бас нэмээд нэг мөрөөдөл байдгийг. Одоо Улаанбаатарт хэдэн хүн байна. Тэр хүн амынхаа тоогоор нэг хүн нэг мод тарина гэдэг чинь тарих ёстой байхгүй юу. Тэгээд нөгөө нэг юу байдаг ч мод ургаа тэрний мод сайхан ургаж чинь тэр сайн явж байгаа. Тэрний мод ухаарч те тэр мөн муу явж гинэ гэж нэг яриа байдаг. Тэгээд тэр модороо өөрийнхөө сайн мууг хэмжээд зөвхөн тэр модоо нэг л хүн ургуулхад ятах юм юу вэ тийм ээ. Тэгээ тэрийг ингээд ургуулдаг. Ерөөсөө л тийм уриатай байвал цэцэрлэгтэй болох мөн ч ойрхон байна даа гэж бодогддог. Улаанбаатар хот маань ногоон болох болов гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэг бэлтгээд явж байхад бас Бацууг хахад их талархууштай санагдсан л да. Зөвхөн нөгөө өөрийнхөө хобби гээл нэг өөрөө цэцэг тариад явуулаас болох байсан бах. Тэгэхгүй бас хүмүүс цэцэг тарихыг зааж өгөөд урайлаад ингээ клуб байгуулад бас олон хүмүүсийг цэцэг тарих хүсэл мөрөөдөлтэй болгож аваад их барахууштай санагдсан. Олон бас цэцэгчдийн үнээс танд баярлалаа гэж хэлээ. Кармагч цэцэгчин болгосон шүү дээ. Тий, намайг тэгээ бас өнөөдөр би энэ бэлэгтээ ирсэн байгаа. Энэ одоо фиалка буюу нийл цэцгийг одоо би нэг одоо кармагчтай бас бэлгэлэхээр одоо би надад нийл цэцэг байхгүй шүү дээ. Надад нийл цэцэг маань одоо жилийн одоо 10 сарын цэцэгтэй байж байгаа. Миний хамгийн дуртай цэцгүүдийн маань нэг гэдгийг одоо би танд одоо энэ бэлэг өгч штэ. Одоо энэ тий надад байхгүй би энийг бүр авъя гэж бодож ирсэн байхгүй юу. Яг бас нэг цэцгийн төрөл байна. За. Өстой баярлалаа минь. За баярлалаа. Тэгээд хобби клуб нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр маш гоё халуун дулаан яриа өрнөсөн. Хоёртаа маш их баярлалаа. Тэгээд хоёрын хүсэл мөрөөдлөөр том удахгүй Улаанбаатар хот маань гоё цэцэглээд ногоон хот олголтгай гэж ирүүлэр энэхүү нэвтрүүлгээ өндөрлөе. Баяртай үзэгчдээ. За баярлалаа.